Хичээл эхлэж байгаатай холбоотой эцэгчүүдтэй хөөрхөн тип хүргэе. За, сошиал орчин буюу Facebook дээр хүүхдээ хэдэн цагийг зарцуулаад байгаа юу болоод байгаа вэ гэдэг яаж хийх вэ гэхээр хэдүүлээ Facebook руу ороод settings хэсгийн Family Center гэдэг хэсэг байгаа. За, үүн дээр invite гэдэг товчийг дараад тухайн линкээ хүүхд рүү явуулаад share хийж болно. За, нөгөө талдаа хүүхд нь accept буюу зөвшөөрөөд ороод ирвэл тань дээр Facebook Messenger гэдэг хоёр хэсэг хоёлоо аль нэгийг сонгож болно. За, Facebook хэсэг дээр та юу хийж болох вэ гэвэл за, Friends гэдэг цэснүүд нь тань хинтээ найзаагаад байна. Тэгээд сүүлийн үед хин хинтээ найзуулсан бай гэдэг нь тань notification хэсгээр ирнэ гэсэн үг. За, тэгээд blocked account буюу хэнийг хизээ хэдэн цаг блоксон байна гэдгийг харж болно гэсэн үг. За, тэгээд өдөр өдрийнх нь та Facebook дээр яг хэдэн цагийг зарцуулаад байна гэдгийг та дундажлаад дашбордоор гаргаад ирж харж болно гэсэн үг. За, дээрээс нь та энэ time management дээр лимит тавьж болно. За, хичээл хийсэн өдрүүдэд ялангуяа хүүхдүүд Facebook руу илүү нэлээд анхаарах хандлагатай байдаг учраас та ингэж тэдэн минут байж болно, тэдэн цаг байж болно гэдгийг та өөрөө тохируулж болно. За, дээрээс нь sleep mode-ийг тасааж болно. За, эхлэх нь тэд, ундах цаг нь тэд, сэрэх цаг нь тэд гэж тохируулж болно. За, тэгээд out-с хэсэг дээр ер нь ямар контентуудаа хин зориулж яаж хийгээд тохируулсан байна вэ гэдгийг та зөвхөн хянах боломжтой буюу засах бол боломжгүй. Үүнээс гадна Messenger Kids гэдэг юм дараагийн app байгаа. За, энэ дээр болохоор бага насны хүүхэд ч юм уу те Messenger-аар та холбогдох хэрэгтэй байгаа. Тэгтээ аккаунт нэг заавал шаардлагагүй гэж үзчихвэл та зөвхөн Messenger Kids гэдэг аппаар л та өөрийнхөө аккаунт дээр нэмгэн child гэдэг аккаунт нэнэ гэсэн үг байхгүй. За, энэ дээр та шууд аккаунтаа нэгээд хүүхдийн таблет юм утсан дээр яг энэ Messenger-ыг оруулаад ерөнхийдөө таны аккаунтны туслах Messenger Kids гэсэн үг. Ингээд та заавал аккаунт нэг шаардлагагүйгээр бяцхан хүүхдүүдтэй Messenger Kids гэдэг аппыг суулгаад харилцаа холбоогоо сайжруулж болох нэ. За, гэх мэтчлэн хүүхдийнхаа security буюу аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг дараа дараагийн типүүд орох учраас манайхан follow дараад байж байгаарай. Пока.